За одоо үүсгэсэн групптэй хичээлийн материалыг яаж байршуулах вэ? За унших хэлбэрийн файлууд ч юм уу, одоо PDF, PowerPoint ч юм уу. За ийм файлуудыг байршуулах. За ингээ оронгууд угаас upload class materials гэдээ байж байгаа. Бид нар энэ дээр нь дараад class materials гэж ороод за энэчнээс шинээр файл үүсгэж ажиллах гэж байгаа эдрийг дарж болно. Word, Excel, PowerPoint. Эсвэл өөрт байгаа файлыг илгээх гэж байгаа бол сега ингээ файлаа сонгочихно. Тэгээ энэ маань ингээд илгээгдэж сервер рүү хуулагдана гэсэн. За ингээд бид нар энд бол өөрсдийнхээ файлыг бол илгээгээд оруулсны дараа пост дээр оюутнуудаа мэдэгдэж өгсөй. За тэхийн тулд энэ хавчаараа бид нар хавчаад за урд нь class materials гэдэг энэ фолдероо сонгож ороод за энэ файл байна. Ингээд энэ линкийг шеэрлэе гэдэг. За энэ дээр болохоор ихлээр тайлбар биччихье. За энэчнээс бид нэр өөр реакшнуудыг үүсгэж өгч болно тий. Фонтоо одоо янз янзаар болгоод бичээд тодруулаад за ингэж бол бас болно. За энэчнээс бол оюутнууд маань болохоор яг энэ дискшн хийж байгаа хэсэг рүү орохлоор ингээд ямар файл тавигдсан бэ гэдэг энэ зар маягаар орчихно. Эсвэл хүүхдүүд files гэдээ орохоор class materials гэдээ орохлоор энэ дээр нь файлууд маань байж байгаа гэсэн. Тэгээ энэ дээрээ шууд дараад хүүхдүүд үзээ авчихна гэсэн. За PowerPoint нь чиний нэгдчихэж байна. Яг ингээд